Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар маскарпоне бяцлаг хийсэн байгаа. Ингээд эхэлцгээе. Орцсонд маань 1 литр сүн крем буюу whipping крем, 30 мл лимоны шүүс орно. Ойролцоогоор ийм 1 лимон байхад болно. Би лимоны шүүсээ шахаад шүүгээд үрнээс нь салгачихсан байгаа. Одоо сүн крэмээ плетгийнхаа дундаж хэмдээр ойролцоогоор 10 минут болгоно. Ингэхдээ байн хутгаж өгөх ёстой. 10 минутын дараа баг зэрэг буцлаад ингэж харагдана. Одоо сүн крэмээ плеткэн дээрээс аваад дээрээс нь лимоны шүүсээ хийгээд хутгаж хольж өгнө. Сүн крем маань ээдэхгүй бараг хэвээрээ байх болно. Ингээд ийм болсон сүн крэмээ альчуураар бүтээгээд дасгалгааны температурт 3-аас 4 цаг хүртэл нь байлгана. 4 цагийн дараа сүн крем маань хөрөөд ийм болсон байна. Хутгаад үзэхээр өтгөн болсон нь мэдэгдэнэ. Одоо нэг савн дээр ийм шүүлтүр тавиад дээрээс нь нэмгэн альчуур юм уу маарал тавиад дээрээс нь сүн крэмээ хийгээд шүүж өгөх байгаа. Ийм болсон сүн кремэн дээрээ тавг тавиад ингэж таглаад хөргөгчөнд 10-аас 12 цаг байлгах ёстой байгаа. 12 цагийн дараа ийм болсон байна. Хажуу талаас нь татаад үзэхээр өтгөн болсон нь мэдэгдэнэ. Одоо бяцлагаа даавнаасаа салгаад савлаад авчна. Ийм болсон бяцлагаа баг зэрэг хутгаад холиод өгнө. Яг ийм орцоор 500 г бяцлаг гардаг байгаа. Битүү савнд хийгээд хөргөгчөнд дээд талд нь 7 хоног хадгалж болно. Ингээд маскарпоне бяцлаг маань бэлэн боллоо. Асуух асуулт өгөл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.